Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийн нийтээр хорт хавдрын тохиолдол нэмэгдэж байгаа. За үүнтэй холбогдуулан тодорхой судалгааныг эрдэмтэд хийж байгаа юм байна. За ялангуяа цагаан хоолны дэглэм болон одоо махгүй хоолыг хийсэн тохиолдол хүний эрүүл мэндэд ямар нөлөөлөл үзүүлэх, за хорт хавдраас сэргийлэх боломжтой эсэх талаар судалгааны шинэ үр дүнгийг танилцуулж байгаа юм байна. За энэ удаагийн судалгааг Оксфордын их сургуулийн судлаачид хийсэн байна. За дэлхийн хорт хавдрын судалгааны сангаас санхүүжилдэг Оксфордын их сургуулийн хүн амын эрүүл мэндийн судалгааны хорт хавдрын давхар судлалын нэгжээс энэхүү судалгаа хийсэн. Ингээд судлаачид судалгаанда 3 твийн 1.8 сая хүнийг өгөгдөл одоо авч тэдний өгөгдөл дээр нь бол дүн шинжилгээ хийгээд махгүй хоолны дэглэм болон хорт хавдрын эрсдлийн талаарх өнөө үед хийгдсэн хамгийн том судалгааг хийсэн гэдгээ зарласан байна. За судалгааныг Их Британий хавдар судлалын сэтгүүлд нийтлсэн байна. За энэхүү шинэ судалгаа нь цагаан хоолны дэглэм нь хорт хавдар тусах эрсдлийг бууруулдаг болохыг харуулсан. Махгүй хоолны дэглэм баримталдаг хүмүүс хөхний болон түрүү булчирхай, бөөр, нойр булчирхай хорт хавдар тусах эрсдэл бага болохыг тогтоосон. Судалгаагаар махан хоол иддэг хүмүүстэй харьцуулахад цагаан хоолтнууд цусны хорт хавдар тусах эрсдэл 31%-аар, бөөрийн хорт хавдар тусах эрсдэл 28%-аар, нойр булчирхай хорт хавдар тусах эрсдэл 21% байгаагаар гэдгийг тогтоосон. Цагаан хоолтнууд мөн түрүү булчирхай хорт хавдар тусах эрсдэл 12%-аар, хөхний хорт хавдар тусах эрсдэл 9% байгаа гэдгийг нь судалгаагаар тогтоож гаргажээ. Гэвч цагаан хоолтнуудын хувьд улаан хоолойн хамгийн түгээмэл хорт хавдар болох улаан хоолойн хавтгай эсийн хавдрын эрсдэл 2 дахин их байгаа гэдгийг судалгаагаар мөн анхааруулж байгаа. За судалгааны баг энэхүү судалгаагаа хийхдээ судалгаанд оролцсон оролцогчны хоолны тэглэмийн талаарх өгөгдлийг цуглуулсан байна. За ингээд тэдний хоолны өгөгдлөөр тулгуурлан хоолныг нь бол дэглэмээр нь хүмүүсийг үндсэн одоо тодорхой хэсгүүдэд хуваасан байна. За ингэхдээ веган, цагаан хоолтон, пекавестариан болон мах иддэг, шувууны мах иддэг боловч боловсруулсан эсвэл улаан мах иддэггүй гэх ингээд байдлаар бол хүмүүсийн хоолны дэглэмээр нь ангилсан. За дараа нь оролцогчдыг биеийн байдлаар нь дундаж хувьд бол 16 жилийн туршид ажигласны үндсэн дээр тухайн судалгааг хийсэн. За зохих ёсоор төлөвлөсөн цагаан хоолны болон веган хоолны дэглэм нь эрүүл мэндэд тустай, тэжээллэг чанар сайтай гэдгийг судалгаанд тэмдэглэсэн. Судлаачид олон төрлийн хоолтой хоолны дэглэмтэй харьцуулахад цагаан хоолтон болон веган хоолны дэглэм нь уурга болон хансан өөхтөөс B12 витамин зэрэг шим бичил тэжээлийн агуулмж нь бага ч гэсэн эслэг витамин С зэрэг бусад тэжээлийн агуулмж нь өндөр байгаа гэдгийг судалгаанд нэмж дурдсан. Махан бус хоолны дэглэм барихын ачиг тус нь цагаан хоолтон байхаас гадна хөхний болон бөөрийн хорт хавдар тусах эрсдэл бага байгаад оршиж байгаа. За үүний зэрэгцээ шувууны мах иддэг, улаан эсвэл боловсруулсан мах иддэг хүмүүс түрүү булчирхай хорт хавдрын эрсдэл бага байгаа нь тогтогдсон. За эсвэргээрээ веган хоолтнуудын хувьд бүдүүн гидсний хорт хавдрын эрсдэл 40%-аар өндөр байдгийн байна. За гэвч судлаачид бас нэг анхааруулгыг хийсэн. За энэхүү судалгаанд бол судлаачид вегануудад ажиглагдсан бүдүүн гидсний хорт хавдар нь энэхүү өндөр тархалт нь зөвхөн Их Британи, Америкийн нэгдсэн улсад ажиглагдсан цөөн тохиолдол тулгуурсан гэдгийг анхааруулж байгаа. За тийм учраас судалгааны үр дүнд болгоомжтой хандаж амьдрал ахуйтай хэрэглэхийг бас анхааруулж байгаа юм. Цагаан хоолтон гэдгийг тодорхойлохдоо хоолны дэглэмийг иддэг хоол хүнсээр нь бус харин иддэггүй хоол хүнсээр нь тодорхойлдог гэдгийг судлаачид тэмдэглэсэн. Цагаан хоолны дэглэм нь эрүүл гэж тооцогддог хоол хүнсээр баялаг байдаг боловч үүнд өндөр цэвэршүүлсэн нүүрс ус гэх мэт эрүүл бус хоол хүнс байж болох бөгөөд үүнийг бас судалгаанд харгалзан үзээгүй гэдгээ онцолж байгаа. За хорт хавдар Европын орнуудын эдийн засгийн болон бусад нөлөөллийг бол авчирч байгаа. За Европод хорт хавдар 20 хүн тутмын нэгдэн нөлөөлж байгаа. Хорт хавдрын шинэ тохиолдлын хамгийн сүүлийн тооцоогоор 2022 онтой харьцуулахад 1.7%-аар буурсан байгаа. За 2024-нд Европын холбооны орнуудад 2.7 сая шинэ тохиолдол бүртгэгдсэн байгаа юм байна. За энэ бүс нутаг нь дэлхийн хорт хавдрын өвчлөл хамгийн өндөр байгаа бүс нутгуудын тоонд ордог юм байна. За ялангуяа хөхний түрүү булчирхай, бүдүүн гидсний хорт хавдар, уушгины хорт хавдар нь нийт тохиолдлын талаас илүү хувийг нь эзэлж байдаг юм байна. Хорт хавдар нь эмэгтэйчүүдээс илүү эрчүүдэд нөлөөлдөг юм байна. За хорт хавдрын шинэ тохиолдлын 54%, хорт хавдрын нас баралтын 56% нь эрчүүдэд тохиолдож байгаа гэдгийг судлаачид анхааруулж байгаа учраас энэхүү хоолны дэглэм нь хүний одоо хорт хавдар тусах эрсдэл нөлөөлж болзошгүй талаарх энэхүү том судалгаа хийж зарим нэгэн одоо анхааруулгыг хүмүүст бол хүргэж байгаа. За энэ нь бол Европод тулгамдж байгаа асуудалтай холбогдуулан энэхүү Европын эрдэмтэн судлаачид энэ чиглэлд анхаарлаа хандуулан судалгаагаа хийсэн байна. High levels of iron, calcium, selenium, and magnesium, as well as omega-3 fatty acids.